Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэх хөдөө бүгд найрамдах Беларусь улсаас Монгол улс руу онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ордо Михаил Сергеевич итгэмжлэгч жоох бичгээ өргөн барьлаа. За ерөнхийлөгч Хүрэлцэхөө хоёр орны харилцаа шин шатанд гарч байгааг тэмдэглэж, сонирхсон салбаруудад бодит үйл ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгааг илэрхийлсэн байна. За мөн өнөөдөр Тайландын хаант улсын элчин сайд итгэмжлэгч жоох бичгээ өргөн барьсан байна. Монгол улсад ирсэн хүн ямагт дахин ирэхийг хүсдэг. Урд өмнө нь одоо гадаад харилцааныхаа яамд байхдаа хоёр орны хоорондын харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцах зөвлөлт хөлсдвэр урд нь Монгол улсад ирж исэн хүний хувьд дахин одоо Монголд томилогдсон элчин сайдаар ирж байгаадаа их баяртай байна гэдгийг илэрхийлсэн. Мөн Лукашенко ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн Хүрэлцэхтэй их дотн сайхан харилцаатай. Энэ хоёр орны төрийн тэргүүнээр хоорондоо их тийм хүн хоорондын харилцаа их сайтай учраас элчин сайдыг наашаа явахад нь одоо онцгойлон хэлж Монгол улс, Беларусь улсын хоорондын харилцаа хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх чиглэлийг бол өгсөн гэдгийг илэрхийлж байна. Тайландын хаант улсаас Монгол улсыг хавсан суугаа элчин сайд бас Монгол улсын ерөнхийлөгчд итгэмжлэгч жоох хүчгээ барьж үүрэгт ажилдаа орлоо. За Тайландын хаант улстай манай улс бол найрсаг сайхан харилцаатай. Зүүн Даз руу чиглэсэн манай гадаад бодлогын хүрээнд бол Зүүн Дазын бүс нутгийн ASEAN-ы орнууд руу бол манай гадаад бодлого идэвхтэй чиглэж ажиллаж байна. Монгол улсын ерөнхийлөгчөөс илгээсэн одоо тэр урилгыг бас одоо бид нар мэдээж дахин сануулж дахин одоо урилгаа илэрхийлсэн, өрж байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийг Тайландын хаан бас Тайланд руу ажиллахыг одоо төрийн ажиллахыг өрсөн тухай бол элчин сайд нь бас дурдлаа. Беларусь улсын элчин сайдын хувьд харилцаа хамтын ажиллагааг цаашид бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллагаа илэрхийллээ. Харин Тайландын хаант улсын элчин сайдын хувьд уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажиллагаа илэрхийллээ.